За баярлалаа. Тэгэхээр Монгол улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг нэлээд танилцсан. Хооронд нь бас уялдуулж харах гээд оролдоод байна. Энэ 26 он өөрөө бүрэн эрхийн хугацааны шийдвэрлэх жил. Энэ жилд хэдүүлээ уулнаг гайгүйхан суур зөв асхмууд хийчихвэл Үрдүн нь 28 онд арай ахиу гарах юм л гэж хараад байгаа юм. Тэгэхээр энэ лүгээ нэг жоохон төвлөрмөр юм шиг гэж. Нэг хоёрдугаарт ер нь энэ хөгжлийн бодлогын болоод төлөвлөгөөгнүүдийг бүх байнгын хороогоор хилцээд санал дүгнэлтний эдийн засгийн байнгын хороон дээр ороод тэндээ нэгдсэн дүгнэлт хийгдээд чуулганлуу орж ирдэг дэгийн зохицуултыг бид хийх ёстой юм байна. Энэ тэгжээд биднүүсийн энэ гарах шийдвэрийн ач холбогдол чанар сайжрах ийм бололцоо байгаа юм байна гэдгийг бид зориуд хэлмээр санагдлаа. Хоёрдугаарт бид хэд 25 оныхоо төсөв батлахдаа 26 оныхоо төсөөллийг харсан улс л да. Уг нь өсөлтөө 6.5, инфляцаа 5 этергээд тооцсон. Одоо тэгээд нэг 6 сарын ард дээр 26 оны маань юм ороод ирэхээр зэрэг өсөлт 6, инфляц 7 этергээд ингээд мэдээ өөр болоод ороод ирж байгаа. Энийн өөрчлөлт зүгээр тоо тавиагүй нь ойлгомжтой. Юунаас болоод байгаа юм гэдэг асуудал байгаа маа. Нэг уул нь бол эдийн засаг дээр тодорхой хэмжээний хүндрэл уналт өгсөн үед дараагийн сэргэлт нь өндөр гардаг. 2024 онд бид хөдөө аж ахуй дээр нэлээд том уналт авсан улсууд 25-26 он дээр өсөлт арай өндөр л гарах ёстой гэж би бол төсөөлөд байгаа. Энэ яагаад тэгж гарахгүй вэ? Энэ дээр нэг хариулт авмаар. Хоёр дахь зүйл 26 онд хэдүүлээ 5 их найдын улсын болоод орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай. 3.6-гийн гадаадын зээлийн ашиглалттай. 6 их найдын шууд хөрөнгө оруулалт татах хэлбэрийн асуудалтайгаар хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулжээ. Гэтэл зээлэн авагдахаар соёрхон батлагдсан, төсөл нь эхэлсэн, ашиглалтанд орох хугацаанд тодорхой болсон олон төслүүд байгаад байгаа маа. Төсвийн тусгай шаардлагаараа зохицуулагдаад зээлийн цаг хугацаанд нь бүрэн авч ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа. 26 оны хөгжлийн төлөвлөгөөнд чинь энэ асуудлаа зохицуулахаар юу тусч орсон юм бэ гэдэг асуудал байна. Миний ойлгож байгаагаар хөгжлийн банкаа босгож ирж вэж өөрийнхөө үйлдвэрлэл гэдэг юм уу үйл ажиллагаагаар зээлийн буцаага төлждөг тийм төслүүдийг энүүгээрээ дамжуулмаар байна. Энэ дээр юу бодоод байна вэ гэж. Хоёрдугаарт нөөц хязгаарлагдмал байхад нэг хэсэг хөрөнгөө баялагын сан дээр аваач тавьчихад яг нарийнда өгөөж тооцоолохгүй хэвтүүлээд байгаа юм а. Яаж эргэлтэнд оруулъя гэж бодоод байгаа юм бэ? Зарим сангуудын шүү. Бүгдийг нэгээгүй байна. Энэ талаар 26 оны хөгжлийн төлөвлөгөөнд ер нь юу багтаж оров гэж. Гэхдээ үнэхээр нөөц хязгаарлагдмал байдал амаргүй байгаа юм бол шин юмхээс илүү хуучнаа сэргээвэл яасан. Баахан суурилгдсан хүчин чадал байдаг. Ашиглалт муутай. Одоо чинь гурилын үйлдвэрээ хар 850 мянган тонн будаа тэрэмдэх хүчин чадалтай. Гэтэл өнөөдөр бид 200 мянгаыг тэрэмдэж байгаа. 25% ашиглаж чадж байгаа мүү юм. Энийг яаж ашиглалтыг нэмэгдүүлэх юм? Яаж энийг дамжсан бүтээмж бий болгох вэ? Ажлын байр бий болгох вэ? Цемент мөн юм. Одоо тэр уул уурхайн угаах баяжуулахуд бүгд ийм. Энэ тал дээр хэдүүлээ нэг том судалгаа хийж, том дүгнэлт гаргаж, эрх зүйн зөв зохицуулалт хийхгүйгээр явахгүй нэ. Энүүнийг та хэд маань юу гэж харж, юу гэж төсөөлөд байна уу гэдэг ийм зүйл байна. Дараа нь баталгаат нөөцүүдийг боловсруулах. За, хариулт өгье. Ган төмөр сайд. За, бочрол гишүүний асуултанд хариулъя. 26 он бол чухал он жилээ. Бидний одоо 4 жилийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх хамгийн чухал сонгуульгүй, ус төржихгүй, талцахгүйгээр ажил хийж болох ийм он жил байгаа. Тийм учраас 26 онд их олон реформыг хэдүүлээ бас хамтдаа хийя гэж ингэж уриалмаар байгаа. Тийм учраас бид нар бол энэ бүгдийг биш чухлын гэдэг ийм одоо зорилготойгоор оруулж ирж байгаа. Яамдуудаас бол 900 орчим санал ирсэн. Ер нь энэ үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулмаар байна гэж. Тэгэхээр бид бол засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харж агаад 300 саналыг сонгож аваад 600 саналыг бол буцаасан байна. Нэгвэр хэлбэл чухлыг. Тэгэхээр бол таны хэлж байгаагаар бүх
байнгын ороодоор ороод энэ хилцүүлэг явах юм бол дахиад зах самбраагүй олон санал орж ирэх магадaltaй. Байнгын хороод бодлогын шийдлүүдээ засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг харж агаад өөрийн харьяалагч байгаа байнгын хорооныхоо бодлогын шийдлүүдээ эдийн засгийнхаа байнгын ороонд хөрвүүлэх нь бол зөв. Хуралдаад эргэжил бол бид энийг онцолж байна. Онцолж энэ бодлогыг хэрэгжүүлэхийг шаардаж байна гэдэг энэ хэлбэрийг сонгох нь бол зөвөө гэж харж байна. 26 онд тоо хөдөлж байгаа нь ямар учиртай юм бэ гэж. Ер нь бол дэлхийн худалдааны дайн хаа хүрж байгааг бүгдээрээ харж байгаа. Өнөөдөр Америкийн портууд хоосорсон, Хятадын порт хоосорсон. Үндсэндээ бол гангийн үйлдвэрлэлийг бол шилжилтийг Америк өөрлөгөө бүрэн хамж байна. Манай гол нэрийн барааны одоо бүтээгдэхүүний үн бол 40%-аар унсан. Бид нар бол оны өмнө ингэж тооцоолох боломж байхгүй. Худалдааны дайныг ийм богино хугацаанд ийм өндөр түвшинд хүрнэ гэж тооцоолох боломж бидэнд байхгүй. Ер нь бол ковидын цар тахлын үеийн тодорхойгүй нөхцөл байдлын индекс өнөөдөр яг тэр түвшинд хүрсэн. Нүгээр хэлбэл дэлхийн нийт тодорхойгүй болсон. Хэдүүлээ манай улс бид бүхэн болвол их тодорхой тавьсан зорилтынхаа араас нэг л хатуутай ажил хэрэгчээр ил тод хариуцлагатайгаар ажиллах нь зөвөө л гэж бид нар харж байгаа юм. Тэгэхээр зээлийн шугамыг та хөгжлийн банкн дээр аваа гэж. Энэ бол зөв. Удахгүй бид нар хөгжлийн банкны хуулийг оруулж ирнэ. Гол нь тэр авсан мөнгө бол ямар нэгэн улс төрийн захиалгагүйгээр үнэхээр зах зээл рүүгээ нийлүүлэгддэг байх. Тэр банкных нь хуулийг хэдүүлээ хийгээд өгчмөр юм байлаа. Тэгэхгүй бол улс төрийн нөлөөнд орох юм бол тодорхойгүй санхүүжилтүүд гараад дангаараа ямар нэгэн төсөл санхүүжүүлээд явах юм бол хөгжлийн банк өмнө нь давтсан алдаагаа дахин давтах магадaltaй. Мөн одоо экспортыг дэмжих, одоо таны хэлж байгаа энэ суур хүчин чадлаа нэмэгдүүлье гэж байгааг бол санал нэгтэй байна. Энэ хүчин чадлыг жишээлбэл бид бүх гурилын үйлдвэрээ бүтэн хүчин чадлаар нь ажилуулахад тэр гурилыг хаана зарах вэ гэдэг асуудал байна. Тийм учраас гадаад харилцааг эдийн засагч Заагууцаж хариулъя. Тэгэхээр бол Лувсан жамц гишүүнээ түрүүн гаргасан гадаад харилцааг индексжүүлье. Одоо хэмжих нэгжтэй болгоё гэж байгаа нь бол бид чадж байгаа зүйлээ аль улс орнд зарах вэ гэдэг дээр онцгой бодлого гаргаж тэр зах зээлийн нэвтрэлт хөрөнгийн таталт хоёр дээр бид нар төвлөрч ажилламаар юм байна. Таны хэлдгээр гурил гаргаад ирэхэд бидэнд зарах газар зөндөө байгаа байхгүй. Гэтэл гурилын чинь буудаан ч гэсэн хажуу оронд ингээд хямдхан байгаа. Энийг ашигласан үйлдвэрлэлийг яг яаж бий болох вэ гэдэг дээр инквайр сайд одоо онцгойлсон бодлого гаргаж хөтлөх нь бол зөвөө гэж харж байгаа. Баялагын сан дээр бол бид нар одоо шинэ бодлого гарганаа. Бид нар амнаад гэхээр ард түмэн ойлгохгүй юм байна. Тэгэхээр бол баялаг ашигласны төлбөр гэж нэрлэх нь зөвөө гэж. Баялаг ашигласны төлбөрийг одоо цаг маргааш ирээдүй гэсэн 3 цаг дээр жигд хуваах нь зөв байна. Тэгэхгүй бол ихэнхийг нь хадгалаад байдаг. Яг өнөө За жигжлийн Бачиргал гишүүн тодруулж сууя. Юмнуудаа нэлээд бодмоор гоё. Одоо ирээдүйн өв сангаа хэдүүлээ ярьж байгаа. Ер нь юу гэсэн үг юм гэж. Монголын хөгжлийг ахиулах тухай ойлголт юм уу? Ирээдүйд гарах хүнд хадгалахтай байгаа зүйл юм. Тэгвэл ирээдүйд гарах гэж байгаа хүнд хадгалж байгаа бол гарсан хүүхэд хуримтлалын суур мөнгөтэй хуримтлалын саналууг орох ёстой. Тийм зохицуулт байхгүй байгаа. Тэгэхээр би ирээдүй рүүгээ авч хөгжил рүүгээ авч ашиглах гэж байгаа юм байна гэд ирээдүйн өв сангийн тодорхой хэсгийг хөгжлийн саналуугаар татдаг байх ёстой юм аа. Тэгж байж энэ Монголыг хөгжүүлмээр байдаг гэж. Жишээ нь энүүнийг одоо юу гэж төсөөлөх хэдүүлээ. Төрийн өмчит компаниудын өргөөжийг дэвшлүүлэгээ хэдүүлээ нэлээ яриад байгаа юм. Засаглал менежмент, хариуцлага, бүтээмж үр дүнгийн тухай ойлголт байна. Энүүнийг шуурхаа хийхгүйгээр бид явахгүй байна. Энэ дээр одоо зоримогт яг ингээ хий гэдэг юм а оруулаач нэг тийм тодорхой өгүүлбэр. Цагаан төмөр сайд хариулт өгье. 94 өмчийн компанидар хамгийн их анхаарал татж байгаа газар бол Эрдэнэс 5 толгой. Бид нар бол бүгдээрээ л мэдж байгаа. Энэ хоёрын менежментэн дээр гадаад хүн авъя л гэдэг ийм байр суурьтай одоо 6 сар боллоо авч чадахгүй байна. Бот байдал дээр. Тэгэхээр энэний сонгон шалгуулалтыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Ер нь энэ гадаад хүн
Ямар нэгэн монголчууд цөөхөлөө байна шүү дээ. Танил байгаад байна. Тэгэхээр хардталт үүсээд байна. Хэл ахуулын асуудал үүсээд байна. Энээс болоод компани өгөөж гэдэг юм унаад байна л гэдэг ийм зүйл байна. Нэг хоёрт нь ер нь энэ төмөр зам Эрдэнэт хоёрын энэ нийгмийн асуудлыг шийддэг бодлогыг бид нар яах юм бэ гэдэг асуудал байна. Энэ хоёр компани ашиг олох, компани хөгжүүлэхээс илүүтэйгээр нөгөө соёлын төвөө яах вэ, цэцэрлэгээ яах вэ, нөгөө урлагийн заалаа яах вэ гэдэг дээр асар их зардал гаргаад байдаг. Энийг нь жишээлбэл засгийн газар бид авъя. Та бүхэн бол яг энэ технологийн хөгжлөлтөн дээр анхаар, төмөр зам бол өөрийнхөө тээвэрлэлтэн дээр анхаар гэдэг ч юм. Ийм бай. За үлзэг хүүгийн шийдвэр гэх асуулт асууя. За нэлээд олон саналууд давчж байгаа учраас шууд асуучи. Орчлоггүйгээр төрийн өмчийн хувьцаат компаниудын зардлыг 15% бууруулад бүтээмжийг 30% нэмэгдүүлнэ гэсэн байна. Яг яаж? 1 жилийн дотор. Бид зөвхөн 1 жилийн хөтөлбөр ярьж байгаа ш 2026 оны. За энэ дээр байгаа биднэрт өгсөн тараасан материалын 3/5-1 дээр нүүрс хийм, кокс хиймийн цогцлборыг ашиглалтанд оруулах гэсэн байна. Оруулах шүү. 1 жилийн дотор одоо бид нар нүүрс хийм, кокс хиймийн үйлдвэр барьж чаддаг тийм супер ус болцсон билүү? Мөн энэ дээр 3/5-1/5 дээр гангийн цогцлборыг ашиглалтанд оруулах гэсэн байна. Ерөөсөө дандаа оруулах гэсэн шүү. Тэгэхээр одоо дуусна гэсэн үг. Тэгээд ийм хэмжээний ийм том хоёр төслийг одоо бид нар 1 жилийн дотор хийж чаддаг болцсон юм байна. За дараа нь дахиад босрлын яамны 22 төс төлбөр байгаагийн 3-ыг гадаадын зээлээр сангуулжуулах гэсэн байна. Босрлын яамны 22 төслийн 3-ыг 2/2/1/4 дээр үр дүнд цуурласан зээлийн хөлбөр хэрэгжүүлнэ. 2/4/1/3 дээр үр дүнд цуурласан зээлийн хөлбөр хэрэгжүүлнэ. Яг адилхан нэртэй төсөвтэй. Тэгээд ингээд гадаадын зээлээр хэрэгжүүлнэ гэсэн. За түрүүн тэр ашиглалтанд оруулах гэдэг нөгөө гангийн цогцлбор маань кокс хиймийн үйлдвэр маань өнөөдөр чинь хэмжих нэгжинд байхгүй, суурь төвшөнд байхгүй, зорилт төвшөнд байхгүй, санхүүжилтанд байхгүй, тухайн жир зарцуулах мөнгө нь байхгүй, зээлийн санхүүжилтийн их үүсвэр нь байхгүй. Бүр огт байхгүй, бүр бичээгүй энэ дээр. Тэгээд ашиглалтанд оруулах гэж одоо